GoPay төлбөр төлөх аппликейшны заавар. Go Plus Android TV төхөөрөмжийн нүүр хэсэгт байрлах бусад аппликейшн хэсгийн GoPay аппликейшнд хандан өөрийн нэвтрэх нэр болон нууц үгээ оруулан нэвтрэх товчийг дарна. Данс цэнэглэх хэсгийн дансны мэдээлэл хэсгээс өөрийн нэвтрэх нэр болон дансны үлдэгдлийг харах боломжтой. Данс цэнэглэх үнийн дүнгээ оруулан QPay-ээр төлөх товчийг даран гарч ирсэн QR кодыг уншуулснаар цэнэглэлт хийх боломжтой. Түүх хэсгийн цэнэглэлт хэсэгт хандсанаар өөрийн данс цэнэглэлтийн түүхээ харах боломжтой бөгөөд цэнэглэсэн үнийн дүнгийн баруун талд байрлах харах товч дээр дарснаар нотийн мэдээлэлээ авах боломжтой. Контент хэсгээс өөрийн түрээсэлж үзсэн контентуудын мэдээлэл авах боломжтой. Багц хэсгийн зүүн талд таны одоогийн идэвхтэй багцын мэдээлэл харагдах бөгөөд баруун талд бусад багцын мэдээлэл харагдана. Багц идэвхжүүлэх бол өөрийн дурын багцад хандсны дараа өөрт тохирох үйлчилгээний хоногийн багцыг сонгон идэвхжүүлэх товч дээр дарснаар таны багц амжилттай идэвхжинэ. Баруун дээд хэсэгт байрлах өөрийн нэвтрэх нэрт хандан миний бүртгэл сонголтыг сонгосноор өөрийн бүртгэлийн мэдээллийг харах боломжтой бөгөөд имэйл хаяг, нууц үг болон эцэг эхийн хяналтын нууц үгээ мөн өөрчлөх боломжтой юм.